танаа Алтай улстай эрчим хүчний энэ хамт олонд бас баярлалаа. Тэгээ ер нь бол одоо Монгол оронд бол инженер гэдэг мэргэжил үнэхээр чухал байна. Хүүхдүүд маань байгалийн ухаан сонгохгүй байна. За энэ тал нь бас нэлээд сул байна. Тэгээд энэ одоо ийм үед бол одоо ингээд хүүхдүүдийг ялангуяа манай физикийн шинжилгээ ухаан сонгосон хүүхдүүдийг ингээд байгууллагатайгаа танилцуулаад яг инженер бол одоо ийм боломж байдгийг шүү гэдгийг бас хэлж өгсөн талархаж байна. Ер нь бол хүүхдүүд одоо яг тийхэм заадаг хичээлтэй холбоод үзэхэд бол яг ингээд боддоор үзэхэд бол бас үнэхээр бас сэтгэл үнэхээр өөрчлөгдөхөөр бас энэ инженер гэдэг мэргэжил үнэхээр бас сайхан мэргэжил юм байна те. Энэ мэргэжлийг сонгосноор ирээдүйд одоо үнэхээр сайхан амьдрах боломжтой байна. Өндөр цалин авах боломжтой байна те. Тэг яг бодит юм хичээл дээр зааж байгаа хоёр бол үнэхээр зөрөөтэй байна гэдгийг хүүхдүүд бас хэлж байна. Тэгэхээр энэ нь бол энэ үйл ажиллагааг бол манай Говьтай аймаг боловсруулалтын газар бас санаачлаад байгууллагуудтай хамтраад мэргэжил өгөх нь сайхан гэдэг үйл ажиллагааг бол өнгөрсөн жилээс хойш нэлээд явуулж байгаа. Тэгээ энэ ч гэсэн бас үр дүнгээ өгч байгаа юм байна. Өнгөрсөн жил уржин жилээс бол нодлон жил манай Говьтай аймгийн хүүхдүүд маань бол инженер чиглэл сонгосон хүүхдүүд юм бол тоо нэмэгдсэн стат бас харагдаж байгаа юм байлээ. Тэгээ яг одоо мэргэжлийн багшийн хувьд бол одоо энэ мэргэжил өхөн сайхан гэдэг энэ үйл ажиллагааг ингээ явуулж байгаа бол их баяртай байгаа. Ялангуяа манай физикийн багшинд бол одоо маш орон тоо дутуу байна. Говьтай аймагт гэхэд бүхэл бүтэн 5 сум маань бол физикийн мэргэжлийн багшгүй байж байна. Тэгээ энэ мэргэжлийн багш нарыг одоо бий болгоход үнэхээр энэ хүүхдүүдийн хандлага чиглэлийг өөрчилж энэ нутаг орондоо бол бас энэ физикийн багш гэдэг мэргэжлийг бол сурчлах нь бол бас багш нарын ч үүрэг байх, ер нь зохион байгуулж байгаа энэ нутаг оронд амьдарч байгаа хүмүүсийн ч бас үүрэг байх гэж ингэж бодож байгаа.